Надад нэг хаалт. Хоёр удаа гэж одоо хамт л хэлдэг. Харин тийм байна. За. Игэр мураа. Сайн бацхан үзэгчдээ. Манай Social Paparazzi нэвтрүүлэг маань та бүхэндээ өнөөдрийн дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Манай TV24 телевизээс та бүхэндээ явуулж байгаа Social Paparazzi гэдэг нэвтрүүлэг маань сошиал ертөнцийн хамгийн шин содон хөгжилтэй хандлт ихтэй бичлэг зургнуудыг та бүхэндээ авч хэлэлцдэг байгаа. Хүргэдэг байгаа. За тэгээд сая нэг хэсэг бол тодорхой хэмжээний бас жижигхэн челленжүүд агай их явагдсан. Тэр үе болвол 20 зэрэг яг хатууд элемтэй байсан учраас та бүхний гэртээ бас хөгжилтэй байх үүднээс та бүхэндээ санал болгосон байгаа. Одоо л эргээд мэдээллийнхаа цаг үе рүү эргээд орцгоё тийм. Чи яаж хараад байна? Айгу хөрх яриад хөрх харлаа. За тэгээд өөрийгөө ярих гэж байна. Өчлөөрөө байна. Тэгээд албаар би сая багталсан юм аа. За би хэлээ. За окей. За тэгэхээр миний хамгийн ихний хөргөж байгаа бичлэг болохоор яах вэ гэхээр зэрэг ер нь хүүхдүүд гэдэг чинь айгүй эвсэлтэй шүү дээ тийм. Айгүй эвсэлтэй айгүй хэдүүтэй. Манай дүүгийн охин бол тэр хөдөлж байгаа алдаг байхгүй. Энэ охины бичлэгийг та бүхэн ямар ч хүлээж аваа үзчих. Тэгээд дараа нь хамтдаа ярилцъя. Ер нь бол хүүхдүүд гэдэг чинь айгүй хөөрхөн шүү дээ. Тэгээ ямар ч юмсан иймэрхүү эвсэлтэй бүжгэлдэг охтууд хүүгүүд бол танаа гэр бүлд бол маш олон байгаа гэдэг итгэлтэй байна. Үзэгчтэй бол бидний мэдж байгаа бах. Тэгээ ямар ч юмсан хүүхдүүдэд үзүүлээрэ гэрийнхэндээ бас үзүүлээрэ. Тэгээд хэрвээ таалагдж байгаа юм бол шууд шеэр гэрээ. Одоо ерөөсөө шеэр лайк битүү зарлана. Ядаргатай. За одоо бүгдээ хамтдаа Линдагийнхаа мэдээллээр орцгоё. За надад болохоор яг бас бүжигтэй холбоотой. Энэ болохоор зөөр ихлэ бөөнөрөө бас бичлэг үзчихье. Эсвэл хамт үзэх үү? За хамт үзье. За. Та барыг үзсэн баг та. Тий. Гэтэ энэ бүр үнэ алж илээ. Яг хөөрхөн гэхдээ. Тэгээд зүгээр ийм нэг хамгаалчийн бичлэгийг л юу яасан юм шүү. Наратогийн дөрүүдийн хөтөлбөөнтэй нийлүүлсэн юм шүү. Гэтэ бүр үнэ эвсэлтэй байгаа зү ёо. Ихтэй аюу сайн тааруулсан бай тээ. Яг таарсан байгаа байхгүй юу? Тэ хангар сүртэй агаад тийм нэг би Наруто үздэг болохоор. Үгүй Наруто доо биш заяа. Үгүй зүгээр. Бид Наруто үздэг. Гэхдээ яг Нарутогийн дүрэн байсан бохгүй юу? Мэдгүй цаанаасаа тийм нэг энэ мах амир эвсэлтэй нэг тийм. Наадтай ч адилхан бас нэг айгүй олон юм 2 3 наад чи нэг бас нэг тухайн багийнх нь эмблемш лого штэ тий нэг тэгээд тэрийг нэг ингээд юу анимашн болгоцсон. Тэнгүүд наадтай ч юм ингээд бааталтай бичлэгүүд амар олон байдаг. Ялангуяа тэр нэг бас нэг бичлэг байд юм аа. Тэр бичлэг болохоос нэг зүгээр нэг юм зэрэгтэл байгаа штэ. Зэрэгтэл дондор ингээд нэг юм бамбар шавчиж өгч байгаа. Жижигхэн бамбар шавчиж өгч тоохгүй буцааж авч явахдаа дунд зэрэг болгож ахаа тоодгүй авраг томыг авчиж дээр нь хаяа нөгөө гараа ингээд өргөж тоосон. Тэрхүү бичлэгүүд угаасаа зөндөө байдаг. Угаасаа эдгээр ингэж нөгөө нэг үзэгчдийг хөгжүүлэхгүй болвол дан тоглолт үзэх юм бол нэг талаараа жоохон уйдах та. Гэхдээ хизэж гадаадынхан бол тоглолт үзээд өөддөггүй. Яг л чинь амь амьдрал нь болцсон байдаг болохоор тий. Гэхдээ дундуур нас нэг юм сэргээ ширхтэй болох л та. Тий. За яг дараагийн миний та бүхний хүргэх бичлэг болохоор зэрэг ерөнхийдөө бол үзсэн баг. Гэхдээ ахаад бүгд хамтдаа үзье. Би энэсийг гарчи. Надад энэ хамгийн гол тэр доотлол нь байгаа тэр бичсэн үг нь байгаа шүү дээ. Нөгөө өшөглүүлж байгаа ми гэвчсэн. Нөгөө өшөглж байгаа болохоос my crush. Хэрвээ та нарт бас ийм хүзүүл тохиолддог л баг те. Тэр crush чинь ямар нэгэн байдлаар тэг хүрхч гэдэг юм уу эсвэл муухай үгээр хэлэх ч гэдэг юм уу те эсвэл нэг жоохон гондох ч гэдэг юм уу яг иймэрхүү процесс болдог болол гэж би бодоод байгаа юм. Тийм болохоор хүмүүс ингэж битсэн болдог гэж би бодоод байгаа. Зүгээр тийм нэг зүгээр crush нөө хөрөнгөт нээр баярлалаа гэж санагдаад байгаа байхгүй тэр ингээд зүрхтэй бас гарч ирж байгаа сте. Үгүй. Гомцоо. Ингээд гомцоо сте.
Яа. Би энэ хүүхдүүд имжлэг бүр цаанаас л яаж ингэж харуулдаг тийм байна. За дараа имжлэг. Надих штэ. За талтыгээ сууж. Хоол мэдсэн нойр өгч манай энд нойр өгөө байгаа шүү. За надад болох нэг юм пост байна заяа. Энэ болохоор бүр ийм 3D зургийн бүр агсан шат. Нэг юм зохиомжтой. Тэ амар кул аастай бүр цаанасаа тийм амар сэтгэв. Та юу нэр зурдээ? Үгүй яахаа нэг зураг юм байна. Тэгтээ зураг. Эднэрийг бол баг зурчин шийдвэр зур харсан. Арай худлаа. Тэгтээ наадалч юм тий. Наадалч юм шүү дээ. Яг цагаалах нь тийм амарх юм шиг шүү дээ. Бүр амар сэтгэж зурсан байгаа гол нь энэ гэдэг бүр кул байгаа. Энэ бүр кул байгаа. Тийм. Айгу амархан сэтгэсэн уран бүтээл гарсан байна тий. Айгу. Бас нэг би өмнө зүгээр ийм зураг үзчихсэн юм. Аалз зурж байгаа байхгүй. Жинхэнэ болохоор 3D. Жинхэнэ болохоор 3D аалз зурж байгаа. Тэгээд тэр аалзыг ингээд хажуунаас ингээд хөндлөнгөөс ингээд харахаар зүгээр л зураг. Дээрээс нэг харангуут яг тэр ширээн дээр байгаа юм шиг бүр тийм амьд. Бүр тийм амар зураг. Тэгээд тэр могоо цагааг бүр яаж зураад байгаа юм бэ? Дараагийн нэвтрүүлгээр тэр зургийг ойлгох хайж олж байгааг харуулна. Тэр бол бүр амар зураг байдаг байхгүй юу? Тэгээ тиймэрхүү амьтантай 3D зурагт би л байдаг. Тэр бол зөвхөн амьтны биш л дээ зүгээр нэг ер нь бүх зургууд яг тийм бодит. Яг бодит. Тэгээ хажуунаас нь ингээд бас нэг ийм юм байдаг штэ. Яг 3 тэр энэ бол яг миний ярих гэж байгаа юм бол аль дээр байсан. Бараг нэлээд олон жилийн өмнө байсан. Тэр яадаг вэ зэрэг юм нохоо чим шиг динозавр чим шиг юм нэг амтыг ингээд цаасаар зүгээр ингээд өнцөг мөцөг гаргаж нуглаад ингээд ширээн дээр тавьсан. Тэгээ тэр нь ингээд надад харж байгаа тэр камераар харж байгаа байхгүй бичтэй хийж байгаа. Тэгээ камераар харж байгаа. Тэгсээр ингээд камера хөдлөнгүүд яг толгойн ингээд дагаа хөдлөд юм. Толгой нүүрээр ингээд дагаа хөдлөд идэх байхгүй. Тэгээд тэр ингээд нөгөө нэг хийцэн байгаа цаасан зурганаасаа бүр ингээд холдоо явчихгууд тэр бол ингээд цаас гэдэг нь мэдэгддэг. Буцаад эргээд ороод ирэнгүүт яг ингээд толгойгоо ингээд дагуулаа ингээд хараад ирэх ийм бас нэг юм байдаг. Гэтэ авьяастай тэгж хийж байгаа юм. Тэр бол бүр тухайн үед бол бүр чиг шокод оруулчихсан. Тийм зураг байдаг байхгүй. За тэрийг дараагийн нэвтрүүлгээр бас сонгож авчаа. За. Дараагийн бичлэг бол октодод хамаатай. За. Мэдээж одоо 20 цэрийн үед бол мэдээж хоорондоо маш хэмжээгээр чадлж байгаа. За тэгээд дээрээс нэг л мэдээж за ялангуяа манай октод бол хизээч селфи гэдэг зургийг бол зүгээр хизээч зүгээр авдаггүй шүү дээ. За өнцгөө тааруулах гэдэг нэг байдаг те. За бодог шунхандаа тааруулах гэж нэг юм байдаг те. За тэгээ ялангуяа тэр нэг толинд авдаг селфи зураг бол манай октодынхоо зүгээр супер. Бүр те. Бүр хаач байхгүй. За тэгсэн чинь би зүгээр чамаас бас асуумаа санагдаад байгаа юм. За мөн сингл ганц би байгаа октодаа хэрвээ та нар хин нэгэн лөө селфи явуулахдаа ингэж селфи авдаггүй. За. Авдаггүй юу? Зүгээр асуу. Send me selfie гэж байна. Гуахай. За гуэчтэй. Нэрээ. Бүр ившээцэн зэрэг. Тэгээд Онтлаа. Орондорлоо. Яа, энэ гэхдээ за ямар амар олон авсан бэ? Тэгснэ зураг явуулчих. Тэгсэн чинь доод коммент. You're always beautiful. Of course I am. Гэтэ энэ царай гархан явуулах яг ямар шаардлага вэ те? Би октодоос асуумаа санагдаад байгаа байхгүй. Хэрвээ та нар хүн амьтан лөө хүн одоо магадгүй крашалдаг ч юм уу эсвэл те магадгүй харьцдаг залуу байгаа ч юм уу хин нэг л ингээд селфи зураг явуулахдаа оройн цагаар ялангуяа нэг иймэрхүү селфи зураг явуулт юм болов уу? Манай монголчууд гайг байгаа. Гэтэ одоо болол те фильтр гэж нэг сайхан юм гараад ирсэн байна. Нүрээ буутахын орон сайхан фильтр ашиглах. Сэндэлээ бодоо. Яг зүгээр заримдаа би зөв ганц хоёр тохиолдол эмэгтэй хүнээс селфигээ чамайг харъя маръя селфи явуулж гэдэг иймэрхүү тохиолдол бас ганц хоёр байсан. За. Гэтэ үгүй л хийдэг. Яасан хэрэг дэлбэрсэн байна. Яг манай монгол хүмүүс тийм байхгүй юу? Тэгээд нүрээ будаад амар гоо селфи явуулъя гэж байж яадаг. Мэдгүй манай монгол хүмүүс тийм хүмүүс бараг байхгүй хаа. Тэгээ зөв фильтрээд ашиг цай бөөдөр. Юу илүүцтэй нүр аваа бодож зураг явуулсан. За ямар ч байсан бүсгүйчүүд октод маань бол ямарсан ингэдэг юм байна. Гэхдээ ийм тохиолдолд би гардаг гэдэгт бол итгэлтэй байна. Яг дөнгөж бүр ингээд үнэхээр ингээд амар хүсэл
нэг краштайгаа ингээл бүр арай л нэг юм ингээл чадлаа штэ. За тэр хүн рүү болоод бас тэг болох юм. Хэцүү тий. Хаа нэг тэр нэг гэхдээ бас аюу асуудалтай заяа. За энэ бол за бас нэг пост байна. Та ер нь уцаа ер нь хэр ухтай? За ер нь байх штэ. Гэртээ? Гэртээ гэрийнхаа яг ер нь юу гэж байна? Гэртэл? Ер нь байнга миний гарал явж идэв штэ. Ер нь байнга нөгөө мэдээлэл соцрохгүй тул байнга ингээл ухаал ерөөс ингээл тэгээд аягүй хэлтэй байх тий. Ер нь л тий. Би нэр кино үзчихсэн ч нөгөө киногоо сонсож байгаа нэг жинхнээс яг уцаа ухаад мэдээлэл ингээл суучдаг шин. Про тарихтан байгаас тий бүр. За үзэгчтэй та нар бол бүгд мэдж байгаа заяа. 0 дуцгүй орно гэдэг чинь зүгээр уйдахар гоныг багхгүй юу? Одоо үед бол нэрээ үндэл хэцүү Аимшигтэй тэр болоогоосаа. Гэтэ ингээд дээр үед бол нэг амар утас ингээд байдгүй байгаа үед бол 0 болгоно их сэтгүүл байдаг байсан те ингээд бүр ингээд үнхээр мэдгүй би 0-тай зүгээр сонингийн цаас эргүүлдэг байсан. Гэхдээ манай хичнээн 0-оор оронгод бүр ингээд баг урагдаа тэр баг тасарч ойчлоо бүр хичнээн жил болсон гэмээр ТV зон моо нэлтүү сэтгүүл байдаг байсан. Одоо ч байхгүй л тэг бүгд уцаа бариад орчиж байгаа юм чи. Мэдгүй яг ингээд уцаа орхичоод ингээд 0 орох гэсэн юм хийц хүрээд байдаг шээ. Цанасаа. Юу их вэ? Тэгэл нөгөө нэг заримдаа хүчээ асаа эсвэл арцтай бол арцаа асаа тэгэл одоо өөрчд юу гэдгийг те тэгэл энэ болон тохож ингэсэн байл ихцмэр гэдэг өөсийг хайгаал ёстой нэг хийд юм толгойд орж ирээ л гэдэг чинь гараад юу ихөө за уцаа гэхдээ яг ингэдэм байл яг 0 сууж агаад гарахтаа хамгийн дөрөв би юу гэж боддог гэхээр за уцаа аваад хамгийн дөрөв яг тэрнлөө чаадчих эсвэл яг тэр мэдээллийг олж үзэх юм байна эсвэл яг нэг тийм дуу сонсмоо санагдаа явчихлаа шүү. Гэхдээ яг хүн уцгүй байжгаад эргээд уцаа яг санахаараа яг за хамгийн дөрөв уцаа аваад тийм юм хийнэ л гэж толгойд орж ирдэг. Миний л үзэгчдээ угаасаа мэдж байгаа дөө. Гэхдээ баг үзэж байгаа хүмүүсийн 50-аас илүү хувь нь хизэж уцгүйгээр 0 орохгүй баг. Би бол тэгж бодож байна нэр шүү. Миний мэдх хүмүүс ч гэсэн ордгоо дөө. Ер нь уцгүй ордгоо одоо. Ашуу ертөнцийн талаар бодоход л сууж яадаг байх л та. За миний дараагийн хөгжилтэй бичлэг болохоор нэг хийлдэг хүн гэж байдаг штэ. Одоо худалдааны төв ямар нэгэн үйлчлэгээний газрууд нэг гадаа нэг 100 цагт ингээд хийлээд мотороор ингээд хийлцсэн нэг юм хэм байдаг штэ. За яг тэр хүнийг дүрсэлсэн гадаад нэг юм бичлэг орсон байлээ бүгдээ явсан бичлэг авч үзье. Яг санаад байна яг ингэж хөдөлдөг нэг тийм солонгосын тийм хийлдэг хүний бичлэг өвдсөн байхгүй юу. Тэгсэн чи бүр яг тэр нүдэн тагш ямар ихтэй үнгээд муухай харагдчих уучлаар үзчихлээ. Гэтэ үнгээд муухай харагдчих. Нэг яг нэг ингэ хийж идэг штэ. Байс хэл нэг. Тэр яг тэгж хөдөлдөг ч юм уу салхин тэгж тааруулаад идэг ч юм уу мэдхгүй. Би дараагийн маш жижигхэн бас нэг жижигхэн хөгжилтэй бичлэг та бүхэнд үзүүлчихье. I'm headed straight for the floor. Мачи. Яа бид тэр хүнийг нь уйлаад хараад очиж үсэж юм болоод байгаа арай чичгүй байх гэж бодсон. Шокнд орж байгаа сте. Яа би ч муур ингэ шувуудуудыг мэдгээс ч нохоо ингэдэг бол браамуудаа Мэдгүй. ийдсэн бахтаа бодлоо. Бүргэлтэй дээ. За Амар юм би. За энэ болохоор тийм нэг нөгөө няраа хүүхдүүдийн зургийг эцэг эхчүүд айгу авдсан шүү дээ. Гадаадд бол тэр тус манай байнга урлаг болоод хөвчсөн. За тэгж зураг авахулж байгаа хүүхдүүд. Няраа хүүхдүүдийн бичлэг байгаа. За. Энэ гэдэг бүр амар хөөрхөө.
43.8k шеэр гинэ. Шеэр наач бүр тулцсан бичлэг биш тий. 165,000 лайк маяг тэгэхдээ аргагүй ш ийм бүр бичлэг байгаа юм чи. Хайраа гацтэй. Манай түүгийн баг хөхт нь. Бага штэ. Манай түүч хоёр гэтэй байхгүй юу? Яа. Баг нь бүр зүгээр л аим заяа. Бүр миний хувьд бол бүр ялангуяа. Би ингээ очиж штэ. Дүү дээрээ очин заяа. Дүү дээрээ очингууд яг дүүгийнх нь нөгөө багыг ингээд тэрдэг байхгүй юу? Тэнгүүд аавч хоёр манай дүүнэр гайхдаг. Ийм амар сонигээд агагийн гар дээр очихоор бүр ерөөсөө бүр ингээд гаа гэж амнаас нь юм дуурахгүй байгаад их юм. Бидний гар дээр болохоос бүр минут зүгээр суухгүй байхгүй. Тэврүүлэхгүй байхгүй. Тэгэл бүр ингээд миний гар дээр ингээд байж байгаа л тэгэл ингээд тэрж байгаа л тэгэл урагшаа дохиол унтаад өгнө. Эсвэл ингээд би ингээд дээш нь харуулсан ингэсээр гал унтаад өгнө. Тэгээ хамгийн сүүл би сая хэдхэн өдрийн өмнө гэртээ очдөг байхгүй. Хувц хувцаа гадуур хувцаа тайлбал ингээд байдсан чинь яг дүү манай дүү багаага тэрцээ байхгүй. Тэгээ хөөе сайн уу ингэ тэр юмэрээ гэдэг өдөрс шууд над руу орж инээсээ над руу зүтгэх яг. Тэгээ хөтөд хөрхөө. Гэтэ нэг хүндээ сайн байвал яг тэр чигтээ сайн байдаг те яг бүр. За дараагийн бичлэг бол би энэ зүгээр бүжгэлдэг учраас энэ над үнэхээр бүр супер санагдсан байхгүй. Үнэхээр гайхалтай энэ дэглэлт тэгээд тэр зохиомж тэг хамгийн бол яг энэ бичлэгний энэ үнцгийг яаж ингэж олж харсан юм бол гэдэг надад бол тэр дэглэж зохион байгуулагч нь үнэхээр таалагдсан. За бүгдээ харсан бичлэгийг байлаач авч үзье. Яаж хөтлөд байгаа юм хацхгүй ингээд ерөнхийд нь хааштай байж идэл бүр вау гэдэг. Би бол зөв шууд энэ бичлэгийг үзээд юу гэж бодсон гэхээр зүгээр л яг ийм бүжиг дэглэж бүжиглэр санагдсан. Шууд бүх найзуудаа бүгдийг нь дуудаж ингээд суулгаж байгаа л бүгдээр нэг ийм бүжиглэр санагдсан. Гэхдээ бүр би нэгээ тэгж өдрээд яг тэгж бүр яг мэдээж бэлтгэл бол амар чухал. Амар чухал бүр яа. Үнэхээр nice. Амар. Мундаг хүмүүс гэж аяа түрэн бодож. За та нэг бичлэг үзүүлсэн. Би бас нэг бичлэг үзүүлчихье заяа. Бүжигтэй бичлэг. Энэний тэр тэнцвэр баланс эргэлтийн энэ хүчийг тооцоолно гэдэг чинь угаасаа амар мундаг байхгүй. Тэгээд тэр нэг далийцсан байгаа шалтгаан бол угаасаа нэг тойрогоос төвөөс зүгтэх хүч гэж байдаг байхгүй. Төвөөс зүгтэх хүч маань гэдэг маань нэг юмыг эргүүлэхээр дандаа гадагшаа энерги нь явж идэг. Тийм болохоор тэр энерги эсрэг төвөрөөгөө ингэж далийцсан. Тэгээ хамгийн гол нь яг хөдөлгөөнгүй байна. Гэтэ наадах чинь бол нэлээд урт хугацааны бэлтгэл хичээл зүтгэл бол амар шаардна. Наач бол үнээр супер. Яа, бүр үнээр гахлээд үзчихэд хүртэл. Би бол орын шиг ингэж амар хүндээ өвчмөштэй энэ хөдөлгөөн техник нь бол тгий сайн мэдгүй шүү. Гэхдээ үзэхэд бол бүр танаас амар гоё тийм нэг урлаглаг бүр кул мэдрэмж авсан. Амар гоё тайвшир. Наадах чи хамгийн анх музейд илүү нэг газар ямар ч байсан бүр яг хоёр яг бас нэг энэ эрэгтэй эмэгтэй хоёр. Тэгэхээр наадах чи баг мөн байж магадгүй. Бүр гэрэл тас харанхуу зөвхөн тэр хоёр пүшд тусцсан. Тэгээд тийм бүр юм үзүүлбэр хийжсэн. Шоу гарч ирсэн байхгүй. Тэрийг би авчихсан. Гэтэ иймэрхүү би өөр нэмэрхүү урлагийн хүмүүсийг хайртай. Талцсан гоё хүмүүс байдаг шүү. Шууд өөр дээр. За одоо миний сүүлийн хоёр бичлэг. За. Эхний бичлэг нь болохоор би шууд одоо мэдээлэл маягаар хуваалцчихна. Хоёр дахь бичлэг нь болохоор зэрэг би шууд нэвтрүүлгийнхаа төгсгөлд би залуучуудаа бас зүгээр гоё нэг юм шар усын босон гэж ярьдаг шүү дээ. Шар усын босгосон маш гайхалтай бичлэг бэлдсэн байгаа. Бүгдээ харж ирсэн. Энэ хамгийн сүүлийн хоёр дахь бичлэгийг бүгдээ хамтдаа хүлээж авч үзье.
мохон утаа. Үлэмж дүүгэл ахлангийн үүрийн туяашиг утаа. Үүний доосал гэж төрсөн минь хав заяа. Үргэлж өөдөө хийх орон Монгол мэн үү. Би Монгол хүн. Би дээлтэй Монгол хүн. Арай утаа боёргол ачны дийдсэн. Гэнээр үлимэн гэж бодлоо. Энэхэр манай сооньсон авсын барашилтэй сэжиг сайхан нутгаа сэтгэл багтаа харахад үлээж байгаа сэтгэл. Үлээж байгаа юм. Өсөлтөж ингээд үлээж байгаа юм. Ингээд би сайхан санагдаад илүү зүрх минь довдож осны баярыг нүлмэс хойно минь бүлтээ. Би Монгол хүн. Би дээлтэй Монгол хүн. Очирван шүтэнтэй хангаадун зангаар үлдээ. Байгуудтан зангарыгаа олсон. Байгуудтан зангарыгаа олсон. Хаттатун зангаар үлдээ. Хаттатун зангарыгаа ханидун зангаар үлдээ. Таас боролоор хангай сасан дуртай маати. Уртасан хатмал өрмэн хийдтэй. Таашинтрээ. Хөргөн бохс. Хөөх юм бэ. Гэтэ ерөөсөө сонсоход бол тэгээд гадаад гэж бол бодогдохоргүй. Амар цэвэр хэлэхтэй бас тий. Төрхийн Би энийг бас эхлээд үзчих ерөөхдөө бас ирлиз юм болов уу? Би тэгт ямарс нэг юм тодорхой хэмжээний юм байгаа болов гэж би хараад байна. тийм. Тийм л ах ирлиз юм уу эсвэл бол тэг бараг л ирлиз л ах. Гэхдээ ингээд харахад бол Европ төрхтэй өрнө бүр яг тэр үг хэлнэ бол үнэхээр бунд байна. Бараг бидрээс цэвэрхэн дуудаж байгаа сте. Бид нар чинь нэг яг цагаад болохоор цэчээш гэдэг үгийг яг яриан дундуур амар их нэг залгиддаг юм байна л та. Эсвэл амар их алддаг юм байна л та. Тэгээд энэ охин бол амар цэвэрхэн. Надад тэр айгу гайхалтай санагдсан байхгүй. нөгөө нэг гадаадд байдаг монголчууд бол яг нөгөө нэг их орон төрлөх монгол хэлээр мартуулахгүйгээ хүүхдүүдэд айгүй шүлэг мүлэг уншуулдаг гэдэгсэн. Гэтэ ээж аав нэг мундаг юм тэгэд ингээд яг цээжлүүлсэн мэн гэдэг чинь гайхалтай. За тэгэхээр хамгийн сүүлийн бичлэгийг бол та бүхэндээ үлдээж байгаа. За энэхүү бичлэгийг за би ерөнхийдөө зүгээр хэлчихье те. Энэхүү бичлэг маань болохоор зэрэг хөл бөмбөгийн одоо нэг стадион гэж ярьдаг те. Хөл бөмбөгийн стадион тэр даяараа дүүрэн байгаа зэрэгтэл мөн дээрээс нь тэнцээд байгаа тухайн улсын за би аль улсын бол яг сайн мэдэж амжаагүй. Тухайн улсын бүх амьд хөгжмийн хамтлагууд. Вау. Бүх бөмбөрчд, бүх гитарчд, бүх дуучид бүгд цугласан. Тэнгүүтээ хамгийн амир нь нэг тий We Will Rock You. Тий. Тэр дууг бүгдээрээ дуулж байгаа. Бүр зүгээр эхлэл мэхлээс үгүй. Эхлэл нөөнд гэдэг штэ. Дүм дүм тас. Дүм дүм тас. Тэр стадион дотор байгаа бүх хүмүүс бүгдээрээ алгаад очиж байгаа. Одоо зүгээр ямарс бүгдээрээ бичлэгийг хүлээж авч үзээрэй төгсгөл нь явуулах болно. За тэгэхээр өнөөдрийн манай Social Purpose нэвтрүүлгийн маань дугаар маш товчхон бөгөөд хөгжөлтэй цөөх хэдэн мэдээлэл та бүхэндээ хуваалцлаа. За тэгээд дараагийн нэвтрүүлгээр маань явандаа илүү чам болохоор төлөвлөсөн байна. Тэр мэдээллийг бодоход та бүхэндээ хуваалцах болно. Өнөөдрийн Social Purpose нэвтрүүлгийг надад зөвхөдөлсөн Линда. За мөн орон нэр хамт байлаа. За тэгээд дараагийнхаа дугаараар та бүхэндээ эргээд уулзъя. Өчиг сайхан өнгөрлөрөө сайхан амарцгаараа залуучуудаа баяртай үзэгчтэй.